Эрдэнэ цадын одоо ард түмэн бол өсөсг бишрэл байгаа төгөлдөр дээр үеэсээ тийм ирсэн. Коммунизмын үед тэр нунтраагүй одоо 1990 он эхлэхэд эхлээл ингээд чөлөөтэй болоход тэр одоо маш олон сүсгтнүүд ирж ярилцаж яасан. Тэгэхэд бол уламжил зандаашаа соёл энэ шашин шүтлэг алдаагүй тийм сум байгаа юм их сонин. Тэгээд одоо хүртэл одоо сүсэг бишрэл байгаа төгөлдөр сайхан байдагт нь их баяртай байдаг. Тэгээд одоо бол ингээд нэг тийм ардчлалын үед нэг жоохон тийм хаач газар гэлээ гэсэн нэг тийм жоохон замбраа алдсан нэг тийм тал байдгийг. Тэгээ одоо бол энэ уулын технологиудыг бол нэлээд замбраанд нь оруулах ийм одоо ажил явагдаж байгаа юм аа. Тэгэхээр одоо урд бол юм ховорч байж хадаг шудаг тэгэл ангаа дэлхийд өчнөөнөр нь өргөдөг тийм юм байгаагүй. Хадаг их үнэтэй байсан. Баргалж мөнгөний айдал ингээд одоо энэ гүйдэг юм модалдаад авч болдог байсан. Тийм учраас гамтайж байсан. Ер нь хадаг тогтвол буян тогтно гэдэг. Тэгээ хадгийг тэгж хамаагүй зардаггүй. Тийм байсан да. Тийм учраас тэр гололж өргөж байгаа улсууд нь тэр одоо авандаа өргөдөг. Тийм учиртай байсан. Ийм юм байгаа. Одоо бол хүн болгон л одоо аванд өргөнө гэж ингэж юу яадаг. Тэр нэг захтай замбраатай мэлээ хадгаа шилээд тэгээд одоо энэ нялан эднүүтэй юм чинь бол сүйд болдог. Модноос уйчглаа мод эднүүдээ хүүлээд ингээд сүйдлээд байна шүү дээ. Тийм учраас өргөл мөрглөө сайхан бодоод тэгээд аваа тахилгынхаа үед бол эвтэй зүйтэй инээж хөөхөрж тэр чин одоо аваа тахина гэдэг чинь тэр Батхан уудын цаадалд байж байгаа лусын зүгийг одоо тахиж байгаа юм шүү дээ. Тийм лус тахиж байгаа учраас бол одоо тэр мэдний нүдэнд харагддаг гэсэн тэдгээр амьтдыг баясгаж одоо сайхан болгох юм учиртай байдаг. Тийм учраас бол одоо инээд хөөртэй баясгалантай тэгээ уул аваагаа тагчаад ингээд доошоо буугаад одоо энэ эмэгтэйчүүд эднүүдтэйгээ хамтраад тэгээд сайхан дуу хоор өргөдөг байсан. Хуучин болвол тэр лусад дуу хоорн дуртай. Тийм учраас дуу хоороо өргөө тэгээд эдээ будаага хуваагаад тэгээд аваан дээр бол төдийлэн их юм өргөдөггүй шүү дээ. Энэ гололж өргөж байгаа улсууд нь ууц мууц эдээгээ тавиад тэгээд одоо жижиг өдөө хэрээний жоохон тавганд одоо гэр орныхан тус тусын ам бүлүүд тавьж байгаа. Тэгээд жохоо өргөд нь 2-3 яатан чихэрч байд юм уу цагаадач байд юм уу тийм өргөөл тэгэл бусдыг аваад гэртээ аваад явдаг. Тэгээд энэ уул авааны тахилга дээр лос авдгаа байсгсан ганцхан лосод өргөл өргөж байгаа ш тэр уншиж байгаа ном дандаа бурхтууд одоо ингээд одоо өргөл өргөдөг тэднүүдээ баясгадаг таалд нээцдэг тэр л одоо тийм учиртай. Тийм учраас тэр одоо адис замд өрсөн гэдэг гэр орондоо аваачаад ингээд хүртдэг өр хөөгдтэй ам суулдаг ийм учиртай байсан. Тийм учраас нэлээд тийм замбраатай жодогтай тийм байхгүй бол уул аваа дахиад хог навшуулаад тэгэл тэн дээр нохой шовоо цугласан нэг л одоо жигтэйхэн хогийн газар шиг болгочих болохгүй ийм л учиртай юм байгаа юм. Тэгээ тэр үедээ бол сайхан бодож сэтгэж тэр уул аваа дахиж явахдаа ингээд хоёр имийг хангаар хэрэгтэй. Нэгдүгээрт нь бол одоо тэр тахилгын үйл явц эднүүдтэй хамгийн түрүүнд юу гэхтэй зэрэг бодож яадаг юм ихтэй урт настай удаан жаргалтай байлгаж өршөөгөөч гэж хүн амьдрал энэ амьдарч байгаа нөхцөлдөө нас байхгүй бол хичнээн эд таваар мөнгө төгрөг өр хөөгд байгаа нэмэр байдаг. Хайны ижил байгаад тийм учраас урт насалж гэр бүлээрээ хамтдаа урт насалж жаргалтай сайхан амьдрал бий болдог. Тийм учраас урт наслахын төлөвлөд ингээд урт настай удаан жаргалтай байлгаж өршөөгөөч гэд бурхан чойжин наман сахвасуу тэгээд одоо лос авдаг эднүүдтэй ингээд залбирдаг учиртай юм. Дараагаар нь нас хэдий байлаа ч гэсэн өвдөж хавдаад авах юм бол одоо жаргаж өгдөггүй. Тийм учраас өвдөж хавдахгүй. Эрүүл инх сарвал сайхан байлгаж өршөөгөөч гэж бурхан чойжин наман сахвасандаа даатгадаг. Энэ хоёрыг бий болгоход одоо юу хэрэгтэй байдаг вэ гэхээр өөрийнхөө талаас сай гэж идэж явах юм аа сайхан тааруулах. Одоо ч дандаа идэж явах юм буруу хайрсан төлс мэдсээр цэс байхгүй, элэг байхгүй, хотоод байхгүй. Ингээл биднуудын энэ өвчин гэдэг чинь биднуудын ахуй амьдралыг тэр идэж явахнаас их хамаардаг, их дүүлсэн, багдуулсан тэрнээс их болдог гэж шүү дээ.
Тийм учраас одоо бурхны номон дотор идэж явах юм сайхан тааруул гэсэн байдаг. Тэгээ хувцсаа сай гой гэдэг нь хувцас энэ одоо хүйтэн энэ ахир ойлралтай одоо зуны дунд сар хүртэл баргалж энэ газар гисдгүй шүүд хөлдөө байдаг. Тийм үед бол одоо гэл дороосоо дараал тэгэл сав сайл байхгүй бөөр эднүүд нь өвдсөн дороосоо дарсныг юм ихэрдэг. Тэгээд нэг 40 гараад 50 хүрээд ирэхлээр хөлн махигаал ингээд яаж байгаа тавьчихдаг. Хамгийн түрүүнд өтөлдөг юм чи хөл шүү дээ. Энэ жэжнээс доошх нуруу хавцаа. Тэгээ энэ одоо сүүлийн үеийн манай өвгчүүд, эмэгчүүд бидний өвөө эмээнэр бол дандаа дороосоо дулаалж явсан. Тэгээ ерөөсөө настай болсон мад зурга хариулаад хөл гарна ер зүгээр байдаг байсан. Одоо сүүлийн үеийн баргалж 40 50 60 хүрч байгаа улсууд мохир хөлтэй болчихлоо шүү. Тэгэхээр энэ дороосоо их таарч болохгүй. Тэр хувцсанд бас бидний жаргал явдаг, нас явдаг, өвчнгөө байх явдаг. Тийм учраас хувцсаа сайхан өмсчээ гэж 3 дугаарт нь бол ингээд үйл хөдөлгөөнөө сайхан зохистой зөв үйлийг хийж яхад нүд одоо тэгэл биеийн тамир спорт юу байдгийг тэргээр л одоо явдаг юм тэгж бие эрүүлжүүлдэг юм. Тэгтээ зэрэг энэ бүгдийг ингээ анхаарал бусад бүх зүйлийг анхаарч байж сая юу болдог гэхлээр урд нас удаан жаргал өвчин зовлонгүй байх хэрэг. Тийм учраас тэрнийг энэ уул авааны тахилга бурхан шүтээндээ очиж мөргөх тэргүүтэндээ энэ хоёрыг маш сайн даатгадаг. Өөрийн талаасаа сүсэг бишрэлтэй тэр бурхтууд жишээлбэл цагаан дарих бурхан байна, цэвгэмэд бурхан тэргүүтээ насны бурхтаа залбирдаг. Тэгээд манал тэргүүтээ өвчин зовлонгоос хагацдаг тэр бурхтууд нь залбирч өөрийнхөө талаас тэр одоо идэж явах хамаг юм ингээд анхаарад зөв зохистой амьдрах хэрэгтэй. Бидний ингээл одоо явж байгаа дунд нас ирэл 60 төрөл өвдөд эхэлж байгаа чинь залуу наснда гэнгүй явсны л ажил байгаа юм. За энэ хоёр байлаачсан дээрээс нь барчдгүй мэд суулгаж ирж өгөөч гэж сайн залбирд. Барчд гэд хэрүүл, хараал, гэнтийн аюул аваар осол элдэнгүй юмнаас одоо сайхан хамгаалж өгч ирж өгөөч. Нин ялангуяа 10 хангал тэргүүтэй гомбол хам жамсрын чойжоо гэх мэт борхтуудыг одоо биднуудын дээр үе эрдэнэ сантиндээ тэгэл тэр аль нэгэн борхнуудыг өөртөө тохирохын сайхан шилж аваад жилдээ жасаа тахилга хийгээд энэ одоо барчтаас хамгаалж өгөөч гэж ингэдэг юм байсан. Дээрээс нь юу гэхтэй зэрэг эд таваар байдیں۔ Тэгээд өөрийн амьдралд хүрэлцээтэй хэмжээний эд таваар байхгүй бол бусдыгаа татах унагчдаг гэж. Тэгэхээр үлсэлэн байж байгаа өвчин зовлон одоо ховц сонор муутай байж байгаа даарч хөрөөд тэгээд өвчин зовлон ирэх тэргүүтэй эдэж явах юм муутай байж байгаа өвчин тусах тэргүүтэй тэгээд одоо хэрүүл хараал тэргүүтэй тэр хажуугаар нь тэр барчтаас их хамгаалах тэрнийг 10 ханга тэргүүтэй тэр жожоо гомбол хам тэргүүтнийг одоо сайхан шүтээ тэрэндээ даатгаад өөрийн талаас ажиллаа зөвсгөөд ингээд явдаг ийм юм да. Тэгээд барчд дээрээс нь эд таваар тий эд таваарыг одоо тэгээд говьла намсраа одоо алтан гэрлийн андал дадлага тэргүүт ингээд авахгүй болж яадаг. Тэгээд тэр одоо орлого гэдэг чинь цэвэр ариун газар ирдэг. Энэ уул аваа цэвэрхэн байх, газар ус цэвэрхэн байх, гэр орон цэвэрхэн байх. Эднүүд тэр мөнгө цаас элдүнгээ эдийн засаг орж байгаа газар нь цэвэрхэн байх. Одоо бидний өвгцүүд хэлдэг чинь ормороо хорохгүй тэгэл гэр нь навсайсан тийм юмд бол ямар ч байгаад мөнгө цаас орж ирсэн ч хэлээ гэсэн дорхноо ламнаад гарч идэг. Тийм учраас гэр орноо миний эмээ эднүүд одоо хоочл өгдөг байсан гэж сайхан гэр орноо цэвэрлж өглөө ороо хороо чадна гарах чинь хиймэртэй байдгийн шүү. Нэрэн одоо хүртэл би хөшөртлөө өглөө босоод ороо хороо чад гэрээ цэвцсэн тийм байхад гараад явахт нэг ажил бүтээд байх шиг л байдаг. Тийм учраас тэр эдийн засгийн талаа сайхан зөв ажил хийж бие хэл сэтгэл ургийн үднээс зөв ажил хийдэг. Би яаж хөдөлж явах юм, хэл яаж хөдөлж явах, үнтэй бостой эвтэй сайхан байж ажил бүтнэ өгөхөөс биш омогдож хүний эрх хэрэгчлөө ярьж ажил бүтдэг ажил гэж байдгүй юм. Тийм учраас хэл, бие, хэл сэтгэл цааталт нь эзэн болсон сэтгэл байдаг. Тэгээ энэ дөрвийг бол маш их анхаар тэр тахилгын үед сайн залбирах хэрэгтэй. Орон хийдэд хэрэгтэй. Тийм дөрв юм сайн даатгаж явах ийм тэргүүтэй. 5 дахь нь өгөхтэй зэрэг энэ оршин байгаа бидний газар дэлхий бидний гэр орон энэ цэвэр байхгүй бол бид сайхан жаргалтай сайхан амьдрах өвчин зовлонгүй байх орт наслах бодооч хэрэг байхгүй. Энэ байшин дотор одоо хортой вирустэй элдэнгийн одоо мохо болчих юм бол бид тэгэл дарахнаа өвдөд. Энэ гадна талын талбай балиар бол тэгэл
бидний оршин байгаа одоо Эрдэнэ сад нутаг цэвэр ариун байхгүй бол бид тэн дээр жаргалтай сайхан амьдрахгүй. Одоо тэгэл энэ алт малт угсан газар цаана тэгэл бахан хор цацсан. Тэгэл мал хүртэл усын уужгаал босоогоор төсгээд өхөчгээд байж тээ. Тэгэхээр тэр байгаль дэлхий цэвэр үежж бид тэрний дээр оршин тогтнож чаддаг, амьдарч чаддаг. Энэ одоо шүтэн барилгын асар том холбоо байгаа. Тийм учраас энэ уул аваа тахина гэдэг бол яагаад гэвэл тэр байгаль дэлхийг хайрлж сурах хамгийн нэгдүгээр. Тэгээ Батхан тэргүүтээ тэгээ орон нутгаа хайрладаг болох. Эн чинь миний тахилгатай уул шүү дээ. Тийм гэдэг ингээд. Тэгээд энэгээр дамжуулж үр хөөхтөд байгалыг хайрладаг, хамгаалдаг тэр сэтгхүйг тогтоохдаг. Ордны дээр үеч чинь одоо тэгэл ус болгот цос тусааж болохгүй, сүү тусааж болохгүй. Тэгээ цэвэр ариунаараа 20 дугаар зууны хүртэл монголчууд байгаль дэлхийг хичнээн сайхан авчирч ирсэн бидний эцэг өвгдийн тэр уламжил зан соёлоо барьж явсны одоо ачимда одооноос нэг жоохон тийм болж байна. Гэхдээ бид энэ дээр их анхаарах хэрэгтэй байгаа юм. Тэгээд уул авааныхаа тахилгыг хийчээд одоо тэгээд тэр дээр өргөх ёстой зохистой юмнуудаа аваач тавиад идэж явах юмнуудаа доошоо уулнаасаа буугаад идэж явсан дээр тэн дээр хогдоод ирэхгүй дор талд нэг талбай зассан байдаг. Тэн дээр нь одоо нэмэгтэйчүүд нь хүлээгээд эдээ удаага тавьдсан гээд тэгээд дээрээсээ эдээ удаага авцраад хувайрлаа тэр ирж байгаа улсуудад одоо жоохон амсуулаа тэгээд ингээ хувайрын сайхан хийгээд тэгээд тэр одоо тос-тосыг авчирсан эдээд будагдын доцор авчраад нийтэд нийлүүлээд тэгээ бусдын нэг рүү аваад яваад цэвцгийгээд эхлээд биднуудыг очиход тэр ууланд ямар байсан тэр л цэвцгэр хэвээрэл хангай үлдэж явах хэрэгтэй. Тэгвэл ус авдаг байсан тэнгэр одоо бурхан тэргүүтээ баясах. Ийм л учиртай ингэж ажил уул аваа тагтаг. Тэгээ төрийн тахилгатай 10 хэдэн уул байна. Энэ бол цаагаараа явахтай зэрэг энэ байгаль дэлхийг ариун цэвэр сайхан байлгах тэр тахилгатай уулнуудаар дамжуулж хөөхд шуухад одоо ирээдүйн үед энэ байгаль дэлхийг хайрладаг үзлийг суулгах аймаг болгон тахилгатай байна, сум болгонд байна. Энэгээрээ дамжуул гол нь бид өр хөөхтэй ирээдүйн сайхан иргэдэ энэ байгаль дэлхийг хамгаалдаг, хайрладаг болохгүй бол одоо мал сөрөг нүүдэлчин ардам тэгэл энэ байгаль сүйтчлээ бол мал яаж байх юм? Тариангаа яаж ургах юм? Ус ундаа яаж бий болох юм? Тийм учраас тэгэл амьдрал дуусч байгаа. Тэгэл багсаалгаа гэсэн үг шүү дээ. Тэр дээр үеийн их хөвс ногоотой байж хад мал ясрыг яаж таргалж ямар сайхан байлаа. Тэгэхээр одоо энэ бүгдийг бид эргцүүлж бодож энэ уул авааны тахилгааны үед ийм л байх хэрэгтэй юм даа. Тэгээ эцэг өвдийнхаа үеэс ирсэн энэ сайхан юм одоо ингээд бид үргэлжлүүлнэ гэж. Энэ жил бол яг хөөхлөр Эрдэнэ сантын 96 оны төгсөлт болсон сайхан нэг ангийнхан ингээд даагаад явж байгаа. Ангаараа даадаг болж байгаа юм байна. Тэгээ эднүүд маань мөлий одоо хичээл зүтгэл гаргахад надтай ирлээ. Ягаад гэвэл энэ нутгийнхаа уул авааг нэг зүй зөксөөр тагчих юмсан. Энээс хойш бас тэгээсээ дараагийнхаа ангийнхан энэнийг үлгэр жишээ аваад ингээд хогсогаа тавирладаг, байгаль дэлхийг хамгаалдаг, өр ач нартай. Тэр үед одоо энэ ламгой нараас ч байд юм уу тэр байгаль орчин хамгаалдаг улсуудыг дуудаж аваачаад тэр хүн тэнд нь эхлээд яриа хийлгээд ингэхэд ч одоо тэр өр хөөхд маань дуулан шүү дээ сайхан байна. Тэн дээр замбрааг үтх, идэж уух гэж очих газар биш. Гол нь байгаль дэлхийг хамгаалах. Хоорондоо эвсэх. Одоо бид нар чинь олон малтай болсон. Тэгэл биеийнхээ хавдаж чадахгүй нэг холоо хол амьдраад хуучных шиг ингээд нийлж, нэгдэж, нэгнийгаа ойлгож, тэг хамт малаа хариулж, хучуу нутгаараа мал сүргээ хамт хардаг, хулгай дээрмээс хамгаалдаг юм байсан шүү дээ. Тэгэхээр одоо уулзалт чадахгүй болсон юм нөхцөлд уул авааны тахилга, баяр наадам, цэнгийн, цагаан сар, элдэнгийн уулзаад, биеийнхээ сайхан мэдлээд, нэг сайхан нүүр дүрэн инээлдээ тохиролдоод явах бол тэр сумын эв нэгдэлд ямар гоё болох вэ? Тэгэл ингээл сонгуул яриад, нэг улс төр яриад мэдэхгүй шохоштой биднууд одоо тэгэл нэг л сүрхий юм болоод ингээд тэгэл эвдэл ингээд байх юм бол нутаг яаж өөдлөх вдэ? Бүгдээрээ эвтэй байж, бүгдээрээ сайхан хамтдаа мал сүргээ хариулж, хамтдаа ажиллаа хийж, бивнийгаа дэмжиж, нэг нэрүүгээ нэг сайхан хараад инээж
хөхөрч найрсалт явагдаж тэнд тэгээ сайхан амьдрал хотод байгаа залуучууд гэсэн тийм болчих юм бол нутагтаа очив байц ямар сайхан юм бэ гэд очин шүү дээ. Энэ бүгд энэ уул авааны тахилгад хамаардаг юм. Сайн бодож үзэх хэрэгтэй юм байгаа юм. Тэгээд энэнийг л одоо та бүгд энэ ангийн одоо хүүхдүүдийг тахилгадагснаас хойш ингээл үргэлжлээл ламгай нарын ч гэсэн одоо сайхан очино. Улаанбаатар хотод нэлээд олон ламтай Эрдэнэ санд тэднүүд нь очиад тэгээ тахилгад оролцоод тэгээ тайлбарлаж яриад ингээд сайхан тагчгаа түрээд ирээрээ гэж лам нартаа чайлтгая, ард иргэдээ чайлтгая та бүхэн одоо шиний 8 сайхан өдөртөө ер нь одоо энэ шиний 8 тах гэж байгаа юм байна шүү дээ. Одоо дараагийн шиний 8 тий. Тэгээ шиний 8 бол одоо энэ бүх орон хийдэд манлын ночиж хорж байдаг. Тэгээд одоо дархийн мандал шивэ хорж байдаг ажил үйлсийн тухайд энэ өдөр одоо бид ийм л өдрийг сонгодог. Тэгээ энэ өдөр сайн сайхан ажиллаа хийдэг. Тэгээд одоо энэ үедээ одоо бурхан шүтэндээ мөргөө тэгээд давхгүйр бас одоо уул аваагаа дахиалаад ингээд Монголын алдартай сайхан уул шүү дээ Батхан гэдэг ч одоо Батхан гэдэг зөвхөн Эрдэнэ санттай биш Монгол улс даяараа ингээд очиж амарх юмсан нэг сайхан амарчаад ирэх юмсан далийн цэцгэнд нь суух юмсан аршаа усын хүртгэхийнсэн тэр гороо иргэд 7 км хэрээтэй энэ одоо хөдөлгөөн хийж буйнаа хураах юмсан гэж ингэж боддог газар юм да. Тийм учраас нутгийн улсууд энэ жил санаачлал гаргаад бас Батханы магтаал маягийн тийм юм хийсэн юм байна. Одоо ая шиг хийн. Тэгээд ингэж явна. Тэгтээ зэрэг одоо энэ л одоо төрийн тахилгатай 10 гаруй уул байдаг. Тэднүүд бол одоо дээрээ гарахаа болсон. Дээрээ дэндүү их хог тардаг. Тэгэл хүн явцсны дараа нохоо гахаа шаваал өнөө ариун стакшн газараа сүйдлээд байдаг болсон. Тийм учраас төрийн тахилгатай уулнууд заавал доод талд нь одоо олон нийтээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүд бүгдээрээ оролцоод яадаг нэг тийм талбай дөрвөлжин талбай гаргаад тэн дээрээ тахилгаа хийдэг уулынхаа. Тэгээд тэр өргөл мөргөлийн энэ лам нараас энэ тахиулж байгаа улсуудаас ингээд очиод тэн дээр нь одоо өргөлөө өргөчхөөд тэгээд тойроод сайхан дэвтаага өргөдөг юмна өргөлдөг ийм л болсон доо. Тийм учраас тэрний ижил байвал бүр их сайн байна. Тэр дээшээ Батханыхаа оройд гарч одоо янз бүрийн хог цог тарихгүй их зохион байгуулалтаа бол одоо хангай бол өгдөг хураа өгдөг цагтаа сайхан байдаг юм а гэж. Тэгэхээр бид залбирч чадах юм бол хангай хишгэ хайрладаг юм байлаа шүү. Тийм учраас их эмхтэй, цэгцтэй, замбраатай энэ зохион болж байгаа улсуудынхаа үгэнд ороод эхэнд нь сайхан магтаалаа хэлээд дуу хураа өргөөд тэгээ хангаагаа сайхан хайрлах, хамгаалах талд нь бас одоо энэ ангийн хүүхдүүд маань үг хэлнэ байх гэж бодож байна. Тэгээд ламгуанаар тахилгаа сайхан зөв хийгээд ингээд яавал Эрдэнэ сантаа бас би олон шавьтай Эрдэнэ сантын тийм учраас санаа зовж яадаг. Сүүлийн 10-аад чухал жил нэг л тохихгүй болоод байгаа. Урд нь жигтэйхэн налгар байсан. Одоо сүүлийн 10-аад жил нэг жоохонтэй бүр дунд нь 2-3 жил сүрхий байсан. Сүүлийн үед арай дээрдээд байгаа. Тэгэхээр сүсэг бишрлээ хийчээгээд энэ уулын тахилган дээр нэг эргэлт гаргаад тэгээд ээл гэж ингэж та бүхэндээ уриалъя.